Би маргааш одоо шалгалтандаа орох гэж байна. Менежмент аккаунтингийн шалгалт. Тэгээд энэ дээр байгаа юмнууд юу гэж би одоо шалгалтандаа бэлдэж ямар их тэмдэглэл бичиж те яаж бэлдсэнийг харуулъя. Одоо эндээс эхлээд ингээд нөт байгаа шүү заяа. За одоо ингээд ингэж их юм бэлдсэн байна би. Шалгалтандаа зориулж. Одоо би эхнээс нь уншаад бүгдийг дахиад нэг давтах гэж байна. Би шалгалтандаа гарч байна. Одоо юу болно яа? Одоо энэ цаг 9 болж байна. 9:30-аас шалгалттай. Тэгээ би шалгалт авах газар ирж байна. Би төв байран дээр өгч байгаа байхгүй. Тэгээд за одоо ингэж орё доо. За би одоо энэ байранд орж хичээлээ өгнө шалгалтаа өгнө. За тэгээд одоо амжилт. Энэ ямар гоё ягаан цэцэг гарч байгаа юм. За амар гоё юм үзүүлээ. Энэ хартаа. Мөн сургууль ингэж дэд юм байна. Өвөл. Ихнийхээ шалгалтыг өгчихсөн. Сууж байна гэж өдөр өгсөн. Тэгчээд одоо би маргааш ахаа шалгалттай өдөр 1:30-аас тэгээд тэрэндээ одоо бас бэлдээ сууж гин. Болтын миний одоо experience гэх юм болов шүү дээ. Ингэсэн би энэ одоо энэ сая өмнө гарсан бичлэгэн дээр ингээд нэг юм дотор хүлээгээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би ангиа очиод буруу олцоод олцсон. Буруу газар очиод зогсоодсон байхгүй юу? Шал өөр шалгалт авах газар очиод зогссон. Нэг гаднах бичгийг харсан чинь шал өөр шалгалт байж тараа. Тэгээ би галскүүж гараад яг нөгөө миний шалгалт болох газар хайгаад. Тэгээ арай гэж нэг юм олоод очиод яасан чи уцаа унтраагаад ингээд цүнх мөнхөө ингээд доош тавьж маяад ингээд илүү тутаа юм явахгүй гэж. За тэгээ суулаа ингээд амар том хоол заяа ингээд бүр амар том. Одоо ингээд юу одоо энэ сургуулийн заал үүдэг штэ тэрийг ингээд хоёр нугалсан юм шиг ийм том амар юм урт заяа. Тэнгүүтлээ ингээд ийм игнэгээр ингээд суулгацсан. Ингээд битүүний игнэ ингээд амар урт ингээд сандал ширээ тавьсан заяа яг нэг игнэ. Тэгээд дахиад энэ нэг өөр игнэ ингээд нэлээ хоорондоо зайтай заяа. Тэгээд би яг орсон чинь эхний 3 игнэ дүүрсэн. Тэгээд дахиад 3 игнэ наан байсан. Ингээд хоосон байсан байхгүй. Тэгээд намайг за чи тэрний хамгийн хойно очиж суух. Би уус ингээ хойноос сууж байсан байхгүй. Тэгээд би яг хамгийн хойно очиж сууж таарад. Тэгэл эхэлсэн. Тэгээ миний шалгалт 9:30-аас 11:30 орно ингээ 2 цаг болж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би яг 9:30-аас ингээ эхэлчихэд ингээ яг ингээ за ингээ цааснууд эргүүлж харж байгаа штэ. За юу байна гэдэг. За тэгэл хараад за зэлэлийн эхэлж ийх үү гэл харж байгаа л тэгэл жоохон бас удсан юм аа. Тэгэл цаг гарч 9:40 зөө. Тэгээд би ингээ сандраад би нөө 9-оос шалгалт эхэлсэн гэж бодсон. Хүү би ингээ хэдхэн удаа юм ингэж эргүүлж харахад 40 минут өнгөрч байгаа юм гээ шоконд ороод тэгээ юу гэсэн үг вэ гэдэг ингээ бүр сандраад ингээ юмнуудаа хийгээд заяа. Тэгтээ тэр амар ингээ хэрэг болсон заяа. Тэгээ би тэгээд ашгүй гинт шалгалахад он юу үлээ нэр 9:30 гэж эхэлсэн шүү гэж бодоод тэгээ арай тайвшаад тэгээс яг шалгалт нь болохоор ийм байхгүй юу ингээд хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь болохоор ингээд бодлого бодно. Тэгээд тэр болохоор юуны дүнгийн 50% шалтгааллах бодлого заяа. Тэгээд ингээд бас тэр чинь нэлээд бодолттой заяа. Бас нэлээд үзэлцгээр бодлого. Тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор 3 асуулт өгсөн. Тэрнээс 2-ыг сонгож хариулна. 25 оны бодлого гэсэн үг байхгүй юу? Тэгээд би ингээд тэр 3 асуултаас сонгож байгаад ингээд юу нэг эссе бичнэ. Богинохон эссе бичиж хариулах бодлого байхгүй юу? Би ямар их юм бэлдэж те тэгж оройн ингэж уншиж бараа ингэж цээжилж ингэж орсон чинь яг маргааш нь ингэж яг шалгалтынхаа юунд дэрсэн чинь сандраад тэгээ ингэ мартаад цээжилсэн. Тэгээд яах вэ? Тэгэл өгчөөл гараад ирсэн дээ. Тэгээ юу хүүхдүүдийг сонсох нь эхний тэр бодлого амар хэцүү байсан гэж яг тий.
Яг амар хэцүү байсан. Би яг өөр төрлийн бодлогонууд бэлдээдсэн байгаа аахгүй юу? Яг тэр бодлогоо бэлдэхгүй. Тэгэл нэг тиймэрхүү юм боллоо. Одоо би маргааш ахаад сүүлийн яг одоо ингээ хоёр шалгалт өгнө. Нэг нь одоо маргааш яг ингээ биеэр өгөх шалгалт байгаа аахгүй. Тэрийг одоо ингээ бэлдээ сууж ин. Тэгээд нөгөөх нь болохоор 5 дахь өдөр би онлайнаар өгнө. За тэгээд одоо ингээ шалгалтын юм маань дуусах нэ. Ёстой сайхан юм аа. Тэгээд одоо хурдан дуусаасай бурхан минь. Йоо. Бас хэд хоног гэртээ бүүж хичээл хийвэ. Одоо яа хариу нь 2 сарын сүүлээр гарах байхгүй 2 сарын ихэрчлээ. Тэгээ одоо яа хэд гарч балардаг юм байгаа юм да. Гэхдээ яг би бүр ингээд хамаг тархиа шавхаад ингээд бүх юмнуудаа гаргахыг хичээсэн. Яг маш их хичээсэн би тэр 2 цагийн дотор. Тэгээд юутаач дууссан. Одоо би дараагийнхаа шалгалтыг бэлдээ. Одоо оройн 8:40 болж ийн. Маргааш би өдөр 1:30-аас шалгалттай. Тэгэхээр энэ хугацаанд бэлтэж байгаа одоо орё доо. Тэгээд орхоос биш яах вэ? Тэгэл тэх юм бол амьдрал цэлмэлээ. Тэгэл дараагийнх нь онлайн юм чи яах вэ? Онлайн гэрээс өгч юм чи. Чадна. Чадна. За hello. Өглөө болсон. Би дахиад юмнуудаас эргээгээд ингээд сууж ийн. Одоо 1:30-аас шалгалттай. Тэгээ одоо 10:30 болж байна. Ядаж 12 хүртэл жоох ингээд юм харж сууж байгаа. Тэгээд гарыг даа. Жоох юм харж байгаа. Тэгээд гараад явж очиж шалгалтаа өгцгөөе. За бүгдээрээ одоо шалгалтандаа гарцгаая. За би жоохон сандралтай байна. Тэгээ одоо юу дэж гарцгаая. Тэгээ очиод чадвал бичлэг хийнэ. Би өнөөдөр цагаагаар харсан чи бороо өгсөн чи бороо орчихлоо. Тэгээд хургуу гарсан байхгүй юу? Одоо би шалгалт өгөх газар ирж байна. Өчигдөр өгсөн газар өгнө. Харуулъя. Хэдүүлээ. Явж орноо. Би одоо хаан шалгалт өгөхийг харцгаая. Би энэ дотор ахаад очиж гой дургаад баригнаа. Амар бүргэн жимүүлсэн байгаа. Ist Tina aufgepasst? Everything else you left like this, please take it with you. And exit the hall as quickly as you can, please. Гадаа харахгүй болж байна. Дэгээ жоохон тасарч байна. Шалгалт дуусаа. Одоо би харж ийн шалгалтаа өгсөн. Сэтгэл санаа амар бас бүр ингээ хацар улайтал ингээ бүр би юм хийлээ. Би бүр ингээ шинээрээс нэг ч өндөөсөнгөө бүр ингээ доошоо юм хийгэлсэн цагтаа уралдаад ингээ бичээлсэн. Хамгийн сүүлийн мөчд би дууслаа. Хамгийн сүүлд. Яа ямар амар байсан бэ. Зариугийн шалгалтнаасаа хүрээд ирсэн. Яг ингэ шалгалт өгөөл гараад ирсэн. Амар гоё болол ингээл энд байсан юм авахгдаал. Өстой гоёлоо. Би аргагүй штэ зөндөө хүлээсэн юм чам шалгалтандаа бэлдээж. За тэгээ сая шалгалтан дээр ямар кино шиг юм болсныг би та бүхэнд ярьж өгье. Тухтан сууж таалан сонсороо. За ингэсэ. За би ингээ шалгалтныхаа ингээ юуруу ингээ явсан ингээ бичлэгээ энд оруулсан байгаа те. За ингээ орсон. За тэгээ уцаа мэдээж унтрааж орсон. Тэгээд би яг өчтөр ашгүй яг өчтөр суусан игнэнийхаа арай нэг голоор суусан. Тэгэл эхэлсэндээ. За яг эхлээл за ингээ миний энэ сая өгсөн шалгалт болохоор санхүүгийн шалгалт байсан байхгүй юу? Ингээ санхүүгийн бодлого бодно. Ингээд 2 бодлого бодно заяа. Тэгээ 2 бодлого бодчоод ингээд 3 дахь бодлого нь болохоор ингээд 2 бодлого өгөөд тэрнээс сонголтоор нэгийг бодож болно. Бодох биш ингээд эсэ бичнэ. Тэгээ би за 2 бодлогоо эхлээл бодож эхэлж байгаа юм л да. Тэр хоёрыг хэрэмдүүлэхөө бэлдсэн. Тэгээ
За тэр хоёроо бодож эхэллээ. Тэгэл яг ингэ бодоод ингэ сууж исэн чинь нэх гоё нар туслаа эндээс яг над руу, яг миний ширээ рүү, над руу. Тэгээ ингэ би ингэ за энэ чи юу нар үлээ гэдэг эн чинь их нар гардаг байхгүй. Тэгээд ингэ юу үлээ гэж амар ингэ удаашруулсан бичлэг шиг яг тэндээс ингэ нар гарч байгаа заяа. Тэгэл ингэ удаашруулсан бичлэг шиг юу нар үлээ гэл ингэ харсан чи амар гоё нар яг над руу гэж тусцсан заяа. Тэгээ өөр ширэмэр энэ дэр тусаагүй зөвхөн над дээр. Тэг би амар бэлгшээл нэх гоё мишээчээл. Тэгэл мацал хийжэл харж байгаа байхгүй. Тэгэл өстө 2 цаг бол үнэхээр хурдан өнгөрлөө. Би ингээл хийгээлсэн заяа. Доош ороод би өстө нуруу муруу чилээл ингээл хийгээл. Тэгээд тэр нөө хоёр санхүүгийн бодлого нь болохоор хоёулаа ингээд яг нэг юм ингээд таарах хэрэгтэй байхгүй ингээд хоёр адилхан хариу гарах хэрэгтэй. Ингээд хоёр баланс бодож байгаа байхгүй. Тэр хоёр нь ингээд тэнцэх ёстой юм байхгүй. Тэгсэн тэнцэдэг бай. Тэгээд за яах вэ? За дараа үлдсэн цагтаа хийгээ. За дараагийн руугаа орлоо. За тэгээд тэрийгээс ингээл өстө бодоол амар ингээл бодоол тэгсэн бас тэнцэдэг бай. Тэр бас тэнцэх ёстой байхгүй. Тэгээ өстө тэнцсэнгүй шүү. Тэгэл за боли. Эсэгээ бичээд тэгээ би эсэгээ биччихэд тэр өмнөх хоёр юм дээр нилээн сууж байгаа байхгүй энэ өстө ингээл хараалаа, уншаалаа, алин дээр нь алдчихвал тэгэл ингээл эхнийхээ бодлого дээр ингээл тэнцүүлэх гээл үзлээ байдгүй тэнцэдэг. За тэгээ хоёр дахь бодлогоо за энийг ядаж тэнцүүлээ гээл тэгэл ингээл хараа суугаал ингээл энүүдээ ингээ янзлаад л байгаа юм л та. Хоёр дахь бодлогоо би яг нөө ингэж засч эхэлж байгаа нь болохоор яг сүүлийн 5 минутанд заяа. Тэгээд ингээ засч эхлээл за энэ зөв ингэж явж байгаа. Сүүлийн энэ дээр л өстой болохгүй наа тэнцэхгүй шүү. Тэгэл би ингээ юу хийч юу яач уу гэл яг ингээ сүүлийн 2 минутанд яасан гэ би нөгөө нэг тоогоо дээдлийнхэн тоодоо андуураад бичсэн. Тэгээд бүх юм буруугаар ирэх жаахгүй. Тэгэл бүх юм буруу. Тэгээд тэнцэхгүй байгаа байхгүй. Тэгээ би цаг харсан чинь яг цаг дуусаад 2 минут. Тэгэл би өстө амар хурд ингээл бүх юмнуудаа бичээл эхнээс нь бүх юмнуудаа ингэж эзэлж бодоол засаал заяа. Тэгэл яг тооны машин дээр бодолтой хийгээл гэ хариуг нь харч яг тэнцэж гарч ирээд энэ юу болстой амар байсан. Яг энэ мөч миний ингээл зүрх ингээл тэгэл яг тэнцэж гарч ил би баярлал яг хариугаа бичих гэж. Цаг дуслаа гараа гэж ширээнээс. Йоо тэгээ би ингээ уйлмаар санагдаад. Гэнэ тооны машин дээр ингээ хариун зөв гарсан байгаа гэдэг би тэрийгээ заавал энэ дээр хариун дээр бичих хэрэгтэй байхгүй. Тэгэл ингээл яа нот ингээ явуулж бол яах вэ гэж байгаа. Газ багшийг харж байгаа. Газ бичээд тэгэл тайвшраал тэгэл хураалгаал ёо тэр үнээр амар байсан. Тэр ямар амар би тэрийг тэгтээ буруу ингээд амар салан байгаа байхгүй би уг нь амар нягт хийсэн байхгүй. Тэгсэн чинь яг тэр нэг юун дээр аваачаал нэг тооных нь юуг буруу бичээл нөгөө өөр юуных нь тоог авчирч бичээл тэгэл алдаа гарцсан. Тэгэл миний буруугаар бүх юм буруугаар иргээл. Тэр чинь хамгийн гол нь 25 онооны бодлого. Тэгэл тэнцүүлээ бичээл тэгэл хураалгаал гарч ирсэн. Эсвэл амар би бүр ингээд тэр шокноос ингээд гарч чадахгүй заяа бүр ингээд сая юу болж байгаа гэж бодоод бүр ингээд сая гэрт ирээ баахан бодлоо. Тэгээд нэг тиймэрхүү юм болж би шалгалтаа амжилттай дуусгалаа. Одоос амар гоё нэ миний хүсүүдээс амралт ирлээ. Тэгээд их сургуулийн шалгалтууд үнэхээр тоглоом биш юм байна. За тэгээд нэг тиймэрхүү миний шалгалт дууслаа. Та бүхэн ч гэсэн шалгалттай байгаа бол шалгалтаа сайн өгөөрэй. Тэгэд ингээд амжилт хүсье. Одоо би хариугаал хүлээх үлдлээ. Одоо яа тийм бол дуурхан. Тэгээд нэг тиймэрхүү байна. Одоо би амралтаа сайхан өнгөрүүлнэ. Надтай хамт байсанд баярлалаа. Баяртай. Хэрвээ та subscribe дараагүй бол нэгж дарчгаарай. Дарчхад гимгүй шүү дээ. Юуг нь хармалхав. За тэгээд баярлалаа. Баяртай. За. Баяртай.